За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ эсний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энд зогсоод үйлчлэх боломжтой болсон доо. Бас бурхан талархаж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт, тэрний өмнөх 7 хоногт пастор маань залбирал бол харилцаа юм аа гэд сургаалыг бид нар заажсэн. Та шинэ гэрээг уншиж эхэлсэн үү? Тэгээ пастор уриалсан байгаа тийм ээ. Энэ цуврал дуусах хүртэл бүгдээрээ хамтдаа шинэ гэрээгээ дахин уншицгаая гэж хэлсэн ба. За мөн зулаагч маань Ябидийн залбирлын талаар ярихдаа яг өөртөө хувьчсан цаг гаргаад түн рүү хандан залбирах цаг гаргаарай гэсэн ба. Та бүхэн маань гаргасан уу? Тэ? Гаргасан гэдэгт бол итгэж байна. Тэгээд өнөөдрийн та бүхэндээ ярих сэдэв маань бол гуй хай тогш буюу цөхрөлтгүйгээр сэтгэл алдаралгүйгээр эзэн рүү хандан залбирдаг бай гэдэг энэ зүйлийг Есүс биднэрт хэлсэн байгаа. Тэгэхээр энэ зүйлээс бүгдээр хамтдаа суралцуулна. За тэгээд хамтдаа эзний өмнө ирээд түүний өмнө зүрх сэтгэлээ биелдээд өгийн цагийн хамтлаг хамтдаа эзний өмнө залбирцгаая. Хайртай эзэн минь, эзэн баярлалаа. Үргэлж биднийг хайрлаж, өрөөж, биднэртэй хамт байдаг учраас хайртай Аава, танд баярлалаа гэж бид яг одоо таны өмнө ирэн залбирч байна. Эзэн яг одоо бид хамтдаа таны амьд үгнээс суралцахад бидний зүрх сэтгэл дотор та өөрийн ажлаа хийж та хамт байгаа гэж гуйж байна. Бидний зүрх сэтгэлийн хөрс зөөлөн хөрс байж таны үгийг сонсоход эзэн таас бэлтэж өгөөч гэж гуйж байна эзэн. Энд сууж байгаа хүн нэг бүрийн дээр эзэн та өөрийн үгээ та сануулж та өөрийн ажлаа хийгээч та ариун сүнсээр дүүргэж өгч гуйж байна эзэн. Мөн энд үйлчилж байгаа та миний дээр хамт байж та өөрөө удирдах та ариун сүнсээр дүүргэж та өөрийн үгээ та өөрөө яриач гэж гуйж байна эзэн. Энэ цагийг та өрөөгөөрэй гэд таны хайртгүй бидний эзэн Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За залбирал та хэр залбирдаг вэ? Үргэлж үү? Эсвэл хаяа нэг санахаараа залбирч гин үү? Таны бурхантай харилцах залбирлын харилцаат нь ямар байгаа вэ? Эсвэл хин нэгэн миний төлөө залбирч бах уу гэж бодоод та залбирахгүй байгаа юу? Энэ нийгэм өөрөө маш завгүй бүгд өглөөнөөс орой ахуулаа дуусан хүртэл биднэрт бол заримдаа өөртөөгөө цаг гаргаж цаг олдохгүй тэр хорон өчүүд байгаа. Энэ үед та зориудаар эзний өмнө ирээд түүнтэй хамт байх, түүн рүү хандан залбирах тэр цагийг та гаргаж байгаа юу? Би танд та бүхэнд нэг бяцхан гэрчлэл хаваалцъя. 2000 онд би анх сайн мэдээ сонсч ирсэн. За зарим хүмүүс маань бол мэдж байгаа. Би бас өмнөх бас үйлчлэлээрээ хуваалцж ирсэн. 2000 онд сайн мэдээ сонсохдоо би хүүхэд байсан. Тухайн үед гэрээр явж хаалга тогшиж хүмүүс сайн мэдээ ярьдаг байсан. За тэгээ манай гэрт нэг Япон эмэгтэй, нэг Монгол эмэгтэй ирээд за манай эмээ болон надад манай дүүд ингээд сайн мэдээ ярьчихсан. Тэр үед би бурхан гэж байдгийм байна гэдгийг тухайн үед ойлгоод тэгвэл би бурхан руу яаж одоо хандах ёстой юм бэ гэдэг зүйлийг би ойлгохдоо залбирах ёстой юм байна. Тэр үед цуглаан байдаг гэдгийг ч би мэдгүй, цуглаан нэм гариг болгон цугладаг гэдгийг ч мэдгүй байсан. Харин юу мэдчихсэн бэ гэхээр юуг ойлгож авсан гэхээр би залбирах ёстой юм. Би бурхан руу хандаж залбирдаг байх ёстой юм гэж анх сурчсан. За тэгээд яг тухайн үед бол манай гэр бүлд уй гашуу маш ихээр одоо байсан. Яадаг гэхээр манай аав маань өнгөрөөд удаагүй байсан үед яг бурхны сайн мэдээ манай гэр бүлд ирсэн баг. За тэгээд 2001 онд нь буюу жилийн дараа манай ээж хоёр хүүхдэд тижээхийн тулд гадагшаа явах хэрэгтэй болсон. Солонгос руу тухайн үед бол бас хүмүүс Солонгос руу яваад хараар ажиллаад гэр бүлээ тижээдэг бас яг тэр үед дөнгөж эхэлж ирсэн. За тэгээ хараар явж байгаа харлахаар шууд ингээ 3 сар виз авал харлахаар явж байгаа. Тэгээд хизээ ирэхийг нь бол баригдахгүй л ирэхгүй гэдэг одоо тийм зүйлийг ингээ сонсоод
миний хувьд бол ингээд дүүтэйгээ ингээд хоёлаа эмээ өвөө дээр уулзчаа. Тэр үед бол одоогийн шиг ингээд фэйсбүүкээр шууд яриад бараг те 3 цагийн дараа очсон уу, яасан ийсэн, ирсэн үү гэд харилцаа холбоо тогтоох ямар ч боломжгүй хүн болгонд гар утас хүртэл байдаггүй байсан. Тэгээ бүр хүүхэд за том хүмүүс бол ямар нэгэн аргыг олоод холбоо тогтоох байсан баг. Гэтэл би хүүхэд байсан учраас бүр одоо ямар нэг хинээс яаж тусламж ирж ээжтэйгээ холбогдох бол мэдэхгүй. Зүгээр л одоо хизээ эрхийг нь хүлээх байсан. Тэр үед намайг амар тайвнаар дүүргэж исэн, ганц тайвшруулж исэн зүйл юу байсан бэ гэхээр залбирал байсан. Яагаад ч юм би ерөөсөө ээжхийн төлөө залбирхаа зогсоогоогүй. Үргэлж залбирч байсан. Орой болгон унтахаас өмнө та ээжийг минь хамгаалж өгөөрэй. Та дүү бит хоёрыг бас хамгаалж өгөөрэй гэж залбирдаг байсан. За тухайн үед те залбирлыг бид нар ямар ч арга хэлбэрээр те эзний өмнө ирээд ярилцах маягаар те зөвхөрж гуугаад би бол ингээд хүүхэд ахаар сурсан юм шиг байна. Заавал ингээд урд зүг рүү харж байгаа л те ингээд залбирх хэрэгтэй юм өстэй гэдэг юм. Хүүхэдээс уучраа сайн мэдхгүй. Тэгээд цуглаан гэдгийг мэддэггүй, байдаг гэдгийг ч мэддэггүй байсан учраас зөвхөн би залбирж байхад л бурхан байгаа гэдэг одоо тэр найдвар, тэр итгэл ингээд миний дотор байсан. За 10 жилд өнгөрсөн 4 жил болсон. За ямар ч байсан 4 жил бол манай ээж тэнд ажилласан. Тэр манай ээжтэй уулзж исэн харж исэн хүмүүс айх юм бол манай ээж маш жижигхэн, цав цагаан царайтай. Ер нь бол солонгостой ингээ харах юм бол яг солонгос хүн. Монголоор л ярихгүй бол ер нь солонгос хүн гэж харахаар. За тэгээ манай ээж үйлдвэртээ ажиллаж агаад нэг монгол найзтай зүхтахтна гэсэн үг. Одоо нэг иммиграшн шууд шалгалт хийгээд ирсэн чинь зүхтахт нь тусалж агаад тэгээ баригдсан. За тэгээд баригдлаа гэдгийг сонсонгууд миний хувьд бол одоо ингээл бүр амар төгшүүр тий одоо санаа зовнилт тэр бүх зүйл ингээл бүр маш их ингээ хэцүү баг ингээ уйлаал тий одоо яах вэ? Тэгээ тэр үед бас миний хийж исэн ганц зүйл бол залбирхал байсан. Би бурханд руу хандан залбирч яхад болноо гэдэг л яг тэр нэг итгэл миний дотор байсан юм шиг. Одоо ингээ харахад за тэгээд тухайн үед иммиграшнд баригдсан хүмүүс бол одоо ч гэсэн зарим тохиолдолд тийм байдаг багт нөгөө цалин тийм үү. За мөн нөгөө хураасан зүйлсүүдээ авчрах боломжгүйгээр шууд байгаа хувцастайгаа хурж ирдгээ тийм үү. Хөөгдөд баг ингээд хурж ирдэг. Гэхдээ манай ээжийн хувьд бол тэнд байхдаа бас сайн үйлдвэрийн эзэн бас байсан байж магадгүй. Ээж минь ажилласан цалингаа аваад өөрийнхөө хуцамраа аваад тэгээд аюулгүйгээр гэртээ ирчихсэн. Яг гэртээ ээж маань хаалгаар ороод ирэх хүртэл би маш сайн сандаг. Би залбирсаар л байсан. Ээж орж ирж ижил би за аюулгүй ээж маань сайн явж ирлээ гэж л яг харагдсан. Яг тэр үед ээж маань хаалгаар энийгээд орж ирэх үед бурханд маш их талархаж исэн. Нөгөө өрөөнийхөө гэртээ өвөө эмээтэйгээ ингээ олуулан амьдардаг байсан учраас нэг буландаа очиод амар их баярлаад тэ бурхан минь баярлаа гэдэг үгийг хэлж ийсэн аа маш их санагдав. Тэр бурхан бидний амьдралд гайхалтайгаар ажиллаа хийдэг. Тэр таны өмнө та түүн рүү хандаад залбирч байгаа залбирал бүр дээр тэр хариулсаар байдаг. Хүн болгонд залбиралтай холбоотой гэрчлэл түүнд талархмаар цаг үечүүд зөндөө байгаа. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа өнөөдөр суралцах ишлэлээ харцгаая. За Матай 7-гийн 7-оос 11 дугаар ишлэл. За би та бүхэнд эндээс дуудаж өгье. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, хайдаг хүн олно. Тогшдог хүн нээгдэнэ. Хүүгээ талах гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могоо өгнө гэж юу? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх эцэг чинь өөрөөс нь гуйхстад сайныг өгөх нь лавтай босуу. Амен. За мөн Библиэлд Лук номын 11-р бүлэг, за мөн 18-р бүлэг дээр яг залбиралтай холбоотойгоор илсэн байдаг. Цөхрөлтгүйгээр, сэтгэл алдаралгүйгээр залбираа. Эзэн рүү ирээч, над руу ирээч гэж болоод Есүс хэлсэн байдаг.
Тэгэхээр бүгдээрээ хамтдаа ишлээ дэлгэрүүлэн суралцгаая. Тэгэхээр гуй хай тогш. Бид нар яаж гуйх юм бэ? Бид нар яаж хайх ёстой юм бэ? Бид нар яаж тогших юм бэ? Тэгээ бүгд хамтдаа суралцгаая. Библиэлд гуйх талаар тэр дундаа итгэлтэйгээр гуй гэж хэлж байгаа. Матай 21:22 дугаар ишлэгийг харах юм бол та нар итгэлтэйгээр юуны төлөө залбирanгуйн түүнийг хүлээн авах болно. Итгэлтэйгээр гуй. Итгэлтэйгээр эзэн рүү ир. Мөн Марк 11:24 дээр тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирanгуйн түүнийг авсан гэдэгтээ итгэх түн. Тэгвэл тэр чинь ясаар болно. Гуйх гэдэг үгийн утга бол ямар нэгэн хэрэгцээтэй байгаа зүйлийг хин нэгнээс гуйх, авах одоо тийм утгыг бол илэрхийлж байгаа. Бид нар эзэн рүү итгэлтэйгээр өнөөдөр адгүй бидний зүрх сэтгэл тайвшрал хэрэгтэй бол биднэрт ямар нэгэн хэрэгцээтэй зүйл байгаа бол тэрний хөдлөө бид нар гуйж залбирдаг. Ингэж гуйж залбирахдаа та итгэлтэйгээр залбирч гин үү? Адгүй зүгээр ёс төдий бас залбираад байна уу? Эсвэл ямар нэгэн сонирсон байдлаар тийм үү? Та нарт тэрийг тэгээд өгч тэгвэл би тгий гэдэг байдлаар та эзэн рүү ирж байгаа юу? Библиэлд хэлсэн байдаг. Гичний үр төдий итгэл байхад би тэр гуйлтыг чинь биелүүлэх болно. Өдрөө бодъё тийм ээ, миний итгэл өнөөдөр ямар байгаа вэ? Би өнөөдөр яг итгэлтэйгээр эзний өмнө ирж залбирч байгаа юу? Итгэлтэйгээр эзний өмнө ирэн залбирч байгаа тохиолдолд бүх зүйл боломжтой, би та бүхэнд өгөх болно гэдгээ эзэн өөрөө хэлсэн баг. Үргэлжлүүлээд харах юм бол Яаков 1:5-7 дугаар ишлэлдэр харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Гэхдээ тэрээр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй гэж. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давлгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн эзнээс юм аавна гэж бүү санаг. Итгэлтэйгээр миний өмнө ирээч гэж эзэн бидэнд сануулж байгаа, биднэрт хэлж байгаа. Итгэлтэйгээр эзэн рүү гуйх үед эзэн өгөх болно гэдэг түүний амлалтууд бас Библиэлд байна. Тэгэхээр итгэлтэйгээр залбирцгаая. Гичний үр төдий итгэл байхад л Бурхан гайхамшиг бүтээх чадaltaй. Эзний өмнө итгэлтэйгээр залбирч түүнээс гуйцгаая. Үргэлжлүүлээд харах юм бол хай тэгвэл та нар олно гэж. Бид нар юуг хайх вэ? За мөн дээрэс нь хайх гэдэг үгийн утга бол ямар нэгэн зүйлийг ирж олох нэг үйлдэл гарах. Нэг болонд байгаа юм аа би авмаар байгаа бол хайгаад олсон бол тэрийг очиод ямар нэг үйлдэл гаргаад бид нар авах хэрэгтэй. Үйлдэл гаргаж байгаа. Үгийн утга нь бол ямар нэг зүйлийг ирж олох үйлдэлийг хайх. Тэгвэл Библиэлд Матай 6:33 дээр Бурхан ингэж хэлсэн. Харин эхлээд Бурханы хаанчл ба зөвхт байдлыг хайх тун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Эхлээд түүнтэй хамт бай. Түүн дотор алхаач. Мөн 1-р Иохан 3:22 дээр гуйсан болгоно түүнээс хүлээн авна. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүнд тааламжтайг үйлддэг үлээ гэж. Түүний тушаалуудыг сахиж түүн дотор амьдарч түүний үг дотор алхаж байгаа бол бид гуйсан болгоно авнаа гэж бас энэ шилдэр хэлсэн байна. Мөн Иохан 15:7 дээр та нар миний дотор оршиж миний үг та нарын дотор орших аваас та нар юу хүснээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Тэгвэл өнөөдөр бид өдөр бүр
эзэн дотор алхаж чадж байгаа юу? Ямар байгаа вэ? Тэ? Өөрлөгөө өнгөй бодъё. Завгүй амьдралдаа түүртэл алхаж гин үү? Би завгүй байна. Бурхан минь байж би завгүй байна. Яг одоо энийг хийгээтэй. Өдөр болгон Библийг уншаад, өдөр болгон магадгүй чимээгүй цаг гаргаад, өдөр болгон 5 минут ч гэсэн хамаагүй эзэн рүү хандах, түүний үгнээс суралцах, нэг ишлэлийг ч хамаагүй уншаад, түүнд магтаал хүндлэлийг өргөх тэр цаг бид нэг гаргаж чадж байгаа юу? Энэ бол нэг жижиг алхам байгаа тийм ээ. Миний дотор бай. Тэгээ миний дотор бай. Надтай хамт бай. Залбир. Эзний үг дотор түүний хүслийн дагуу түүнтэй бат бөх нандин харилцаатаагаар үргэлжлүүл бид нар амьдарч байгаа тохиолдолд Бурхан өөрөө гайхамшигаа хийх болно. Чамайг өрөөх болно гэдгийг аль хэдийн хэлчихсэн баг. Тэгвэл бид яг одоо хаан зогсож байгаа. Зүгээр л эзэн дотор байхаасаа илүүтэйгээр хэрэгцээнийхээ төлөө залбираал. Эсвэл Бурхан минь та намайг уучлаач ээ. Гэхдээ би намайг гомдоосон хүнийг нэх уучлмааргүй байна. Надад цаг хугацаа хэрэгтэй байгаад байна. Гэсэн мөртлөө эзэн минь та намайг уучлаач ээ гэд бид нар бас гуйгаад. Үйлдэл тий? Бидний итгэлийн амьдрал дотор үйлдэл байгаа юу? Түүний хүслийн дагуу түүнд дуулууртай амьдраж байгаа юу бид нар гэдгийг яг энэ хэсгээр бас надад бас Бурхан маш их сануулсан. Би шалгалтан дээр ямаар байна Бурхан минь оюутнууд тий. Би бас айгүй их тэгж өөрөө бас нэг оюутан байхдаа залбирдаг гэсэн. Тэгтээ энэ дээр би нэг жишээ авч байгаа нь юу гэж байгаа гэхээр тэгтээ би хичээл хийх нэг дургүй. Эсвэл тэр хичээлд би дургүй. Тэр багшийн хичээлд би дургүй. Тэгтээ би нэг онц авчмаар байна. Бурхан минь та надад туслаач. Зүгээр л авах. Харин бид нар Бурхан юу гэж хэлж байгаа гэхээр миний тушаалуудыг сахиж надтай хамт бай. Миний дотор бай. Миний үг та нарын дотор байгаа бол би та нарыг өрөөх болно. Та бүхний залбирал би хариулах болно гэдгээ Бурхан хэлж байна. Тэгэхээр хамтдаа Бурхан дотор түүн дотор дуулууртайгаар түүний үг дотор алхаж залбирдаг байцгаая. Залбирья гэдгийг бас энэ хэсгээр харуулж байна. Дараагийнх нь тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Бид нар хаалга тогшигт дотор нь хүн байгаа бол онгойлогтол тогшиж байгаа тийм үү? Онгойлогтол нь сонсохгүй бол бүр нүдэл тийм үү? Онгойлогт нүдэл тогшоол. Энэ хэсэг дээр тууштай залбираад эзэнт тууштай бай гэж. Колосой 4:2 дээр өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэрэг байх тул. Луг 18:1 дээр сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстой гэж. Луг 18 дугаар бүлгийн яг энэ хэсгийг харах юм бол нэгэн эмэгтэйн тухай гарч байгаа тийм үү? Цөхрөлтгүйгээр та намайг өмгөөлөөч гэж гуйж байгаа. Нөгөө хүндээ баг ингээ яршиг өстой нэрээ. Нөгөө хүн ерөөсөө мөөргүй байгаа мөртлөө энэстэ ядаргаатай цөхрөлтгүй бүр миний араас хөөцөлдөж байна. Одоо би өмгөөлж хөөстөө гэд одоо тухайн шүүгч болоод ингээ шийдвэр гаргаад тэр эмэгтэйг өмгөөлж байгаа юм түүх бол гарч байгаа. Тэгэхээр бид нэр тууштайгаар сэтгэл алдрахгүйгээр эзний өмнө залбирдаг байцгаая. Мөн Эфес 6:18 дээр сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаа өрг. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого гуйлтаараа сэрэг бай. Цөхрөлтгүйгээр эзний өмнө сэрэг бай гэдгийг би бас хэлж байгаа. Тэгэхээр бид эзэн рүү хандан залбирч байгаа залбирал итгэлтэйгээр түүний хүслийн дагуу залбирч байгаа залбирал байгаа бол тэр залбирал тууштай гар үргэлжилж байгаа бол
эзэн өөрөө хамгийн сайн зөв цагтаа тэр залбирлын хариуг танд өгөх. Хүн бид ч амар төвчээргүй шүү дээ, тийм үү бид нар? Төвчээргүй зам биднэрт маш ямар ч үйлдэл төвчээргүй. Одоо гараал замд явж байхдаа тийм үү? Улаан гэрэл дуусаал ногоон гэрэл явахын хооронд яадаг араас яваач яа гэж сигнал татдаг. Игнээгээ солихын хооронд тэгээ тэнд баг ингээл хэрүүл маргаан болох гол. Нийгэмд бол бид нар маш олон ингээд төвчээргүй байхаас өөр харахгүй гинт чанараараа төвчээргүй зам байдлуудыг маш ихээр гаргаж. Биднийг Бурхан тууштай байдал дотор цөхрөлтгүйгээр сэтгэл алдаралгүйгээр над руу залбираач, надтай хамт байгаач гэдгийг хүсэж байна. Өнөөдөр таны магадгүй нэг залбирал хэр давтамжтай үргэлжилдэг вэ? Баян залбирч байгаа. За өнөөдөр бол аав ээжүүд бол өдөр болгон хүүхдийн төлөө залбирч байгаа тийм үү? За манай хүүхдийг Бурхан минь та хамгаалж өгөөрэй, та хамт байгаарай. За муу магадгүй өглөө болон гэрээсээ гарахтаа бас бид нэр эзэн минь та надтай хамт байж миний ажил үйлсийг та юуж хамгаалж өгөөч. Энэ залбирлууд цөхрөлтгүй байгаа учраас, энэ залбирлууд тууштай байгаа учраас Бурхан аль хэдийн биднийг ямар нэгэн эрсдлээс хамгаалсаар л байна. Би ихэнд ярьж ирсэн залбирлын тухай анх сурсан учраас одоо миний өглөө болгон юм уу эсвэл орой унтахтаа хийдэг зүйл бол залбирал. Тэр залбирал дээр бол одоогийн миний залбирлын сэдв бол хүүхдүүд маань, эр нөхөр маань те хань ижил маань байгаа. Миний хүүхдийн биеийг толгоон ороогоос хөлийн үзүүр хүртэл эзэн минь та хамгаалж, та өрөөж өгөөрэй. Та манай гэр бүлийг эзэн минь та өрөөж өгөөрэй гэд цөхрөлтгүйгээр тууштайгаар бол аав ээж болгон үнийг бүр ямар нэгэн сэдвийн төлөө бид нэр залбирч байгаа. Бүгдээрээ залбирдаг байцгаая. Бурхан хамгаалсаар байгаа. Магадгүй та түүн рүү хандан залбирч байгаа тэр том сэдв байгаа бол зохистой зөв цагт нь Бурхан хизээч бидний төсөөлсөхгүйгээр тэр хариулдаг шүү. Тэгэхээр бид нэр залбиралд тууштай байх хэрэгтэй. Цөхрөлтгүй байцгаая. Буюу Бурхантай харилцах тэр нандин харилцаагаа үргэлжлүүлэн авч явахын тулд бидний зүгээс зориулт хэрэгтэй байна. Шаардлагатай байна. Бурхан уг хүлээж байгаа. Таны зүрх сэтгэлийг тогшоод тантай хамт байгаа, таны ойр байгаа. Харин эзэн рүү хандан бид нэр залбирдаг байцгаая. Үргэлжлүүлээд 8 дугаар ишлэлийг нь харах юм бол гуйдаг хүн бүр авна. Хайдаг хүн олно. Тогшдог хүнд нээгдэнэ гэж. Иремья 29 дугаар бүлгийн 12-оос 13 дугаар ишлэл дээр та нар намайг дуудаж ирж над руу залбирахад би та нарыг сонсно. Та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ намайг хайвал олно гэж хэлсэн байна. Бурхан өөрт нь хайртай, түүнд итгэдэг, түүний үг дотор амьдардаг, түүнд дуулууртай байдаг. Түүний өмнө шаргуу, тууштайгаар залбирдаг хүүхдүүдийн хариултанд тэр хариулнаа. Та итгээрэй. Мөн яг энэ ишлэлийг грек хэлнээс нь харах юм бол грек хэл дээр гуйх, хайх, тогших гэсэн үйл үгс нь тууштайгаар гуйсаар байх, хайсаар байх, тогссоор байх гэдэг утгыг грек хэлдэг ишлэлтэй. Утгыг илэрхийлдэг байна. Одоо цагийн үргэлжлэх хэлбэр гэдэг одоо дөрмээр ингэж ярих юм бол гуйсаар бай, тогссоор бай, хайсаар бай гэдгийг бол Бурхан энэ дээр бол хэлсэн баг. Үргэлжлүүлээд 9 дугаар ишлэл харах юм бол хүүгээ талах гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могоо өгнө гэж юу? Та нар ёрийн муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол
тэр тусмаа тэнгэр дэх эцэг чинь өөрөөс нь гуйхстад сайныг өгөх нь лавтай босов. Түүний өмнө ирж байгаа бүхнээ өргөөд залбирч байгаа түүнтэй ойр дотн байгаа хүмүүсийг өөрийн хайртай хүүхдүүдээ бурхан өрөөх нь тэр сайныг өгөх нь лавтай босов гэж. Тэр бүгдээ эзний өмнө түүнтэй ойр байж түн рүү хандна, сэтгэл алдрахгүйгээр цөхрөлтгүйгээр хамтдаа залбирдаг байцгаая. Энэ ишлэгийг харах юм бол гим нүгэлтэй та би өөрийнхөө өөр хүүхдийнхаа төлөө таалахгүй жахад чулуу өгнө гэж байгаа. Мэдээж байхгүй. Эцэг эхчүүд бид нар өөр хүүхдүүдийн төлөө өргөл сайныг хүсдэг. Аль боломжоор бид нар хамгийн сайн хүслийг нь биелүүлэхийн төлөө, тав тухтай сайхан байхын төлөө хичээж байгаа. Өнөөдөр залуучууд эцэг эхийн төлөө, тийм өөрийнхөө ирээдүйн амьдралын төлөө бид нар тасралтгүй, бид нар завгүй амьдрал донд явж байгаа. Энэ үед тэгтээ тэр завгүй амьдралд бурхантай илүү ойр байдалд түүнтэй харилцахдаа бид нар тусгаалan, онцгойлон цаг гаргаж, зориулт гаргаж алхах юм бол, түүнтэй хамт байх юм бол би та нарыг өрөөнөө, би чамд тэр сайныг өгнө гэдэг бурхан аль хэзээ биднэрт хэлж тэр амлчихсан. Тэр амласан. Өгөх болно. Би чамайг өрөөх болно. Тэгэхээр хизээч биднийг хайрлахаа зогсоохгүй, сул дорой, түүний өмнө ирдэггүй, гим нүгэлд автсан байхад ч гэсэн тэр биднэрт хайртай учраас хизээч түүний хайр дуусахгүй учраас түүний өмнө чин сэтгэлээсээ эзний өмнө ирдэг байцгаая. Залбиралт, зориулттайгаар ханддаг байцгаая гэж уриалмаар байна. Тэгээд та бүхэнд би нэг бяцхан дахиад гэрчлэл. Залбирал гэж ингээл ярих юм бол бидний амьдралд маш олон гэрчлэлүүд байгаа. Би бас та бүхэнд хуваалцахыг хүсэх 2 дахь гэрчлэл маань байна. Тэр юу гэхээр би 3 дугаар курст байхдаа 3 дахь курсын 100 нэг үйлдвэрлэлийн дадлага хийдэг штэ. Тэгээ би нэг бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан учраас үйлдвэрлэлийн дадлага нэг одоо бизнесийн байгууллагт ямар нэгэн одоо газар очиод маркетингийн албанд нь юм уу ингээд дадлага хийх шаардлагатай болсон. За тэгээ зуны үйлдвэрлэлд тухайн үед манай гэр ер нь бол биокомбинатад байдаг байсан. За нисгээс цаашаа морингийн даваа өнгөрөөд байдаг газарт би амьдардаг гэсэн. За тэгээд зуны хугацаанд учраас дадлагатаа яваал одоо тухайн одоо байгууллагын маркетингийн менежертэй хамт ингээл тэр хүн ямар уулзалт хийж ийн тэр олгонд нь ингээд нарийн бичиг шиг хажууд нь яваал ингээд. За тэгээд тэр үед нөгөө нэг хөл бөмбөгийн дэлхийн аварга болж исэн баха. Энд тэндгүй ингээд хүмүүс одоо нөгөө ресторан янз янзын газруудад ингээд нөгөө нэг тоолт шүн ингээд үздэг. Тэгээ миний нөгөө нэг дадлага хийжсэн газар маань болохоор яг тэр ингээд нөгөө үйл ажиллагаанд зориулаад бүтээгдэхүүнээ ингээд борлуулах нэг юм маркетингийн ажил хийчихсэн. За мөн дээрэс нөгөө хүүхдийн зуны улирал учраас бас хүүхдүүдэд ингээд бүтээгдэхүүнээ зарахын тулд бас парк дээр бас ямар нэгэн одоо ивент ажил хийх гэдэг. За тэгээ нөгөө биокомбинатд амьдардаг би одоо нөгөө дадлага хийхийн тулд дотор өдрөө болгон ирээд ингээд явдаг байсан. За тэгээ тэр үед нэг удаагийн маркетингийн багийнх нь уулзалт нь шөнийн 11 цаг хүртэл үргэлжилсэн. Тэг нөгөө явъя гэж хэлж чаддгүй. Нөгөө ажил нь дуусаагүй, уулзалт нь дуусаагүй учраас. За тэгээ ямар ч байсан биокомбинат чинь нэлийн хол штэ. За тэгээ тийшээ чинь явдаг унаа. Тэр бүх автобуснууд нь ингээд цагаар яваад сүүлийн автобус нь бараг 8 цагт яваад ингээд зогсдог. Тийм байсан. Тэгээ шөнийн 11 цагт би арт кино театрын тэр авд ингээд уулзаад байж байгаа. Бараг нөгөө сүүлийн автобус зогсож нисэх рүү явах автобус зогсож. Тэгэл ямар ч байсан би за тэг бурхан минь та намайг аюулгүй гэрт хүрэхэд минь та туслаарай гэл. Тэр уулзалтаасаа ингээл чүү айтай мултарч гараал автобус руу гүйж явахтаач тэр автобусны дотор байхтаач тэр би ингээд залбирсаар л байсан. За тэгээд нисэхтэр шөнийн 12 цагт очисон. Тэндээсээ одоо гэрлэгөө явахын тулд тэр чинь за ингээд уулаар ярих юм бол баг 2 уул муул ингээд давж ингээд явахаар юм зам байгаа байхгүй юу. Тэгээд
тухайн үед бол оройн цагаар ийм жижиг машинууд ингээд тодорхой хэмжээний төлбөр төлөөд явдаг байсан. За тэгээд тэгсэн чинь тэнд ингээд тэр машин байх болов гэсэн чинь машин бол уг нь бол байна. А гисэн чинь ингээд битүү залуучууд дандаа ингээд эрэгтэй хүмүүс явнаа гэд ингээд хүлээж байгаа. Би ганцаархнаа эмэгтэй. За тэгээд ер нь бол нөгөө нэг хүүхэд байхдаа өмнө нь бас зүгээр надад тохиолж исэн зүйл гэх юм бол яг тэгэж оройн цагаар гэрлүүгөө явж байхдаа одоо буух газар минь буулахгүйгээр намайг машинтайгаа авч явах шахсан юм кейс бол ингээд тохиолдож исэн надад. Тийм учраас нөгөө амар айцтай яах бол гэдэг зүйл ингээд. Тэгээ тийшээ тэр хүмүүс рүү би ямар ч зүглээд ч хэрэггүй юм байна гэдэг одоо тэр ингээд одоо шийдвэрийг гаргаад тэгээд за бурхан минь та надад туслаач, эзэн минь та намайг хамгаалаач. Би гэртээ аюулгүй очиход та надтай хамт байгаач гэл тэнд ингээд яахаа мэдэхгүй ингээд залбирч ирсэн. Тэгсэн чинь нэг хүн ингээд цомоо гэл нэг дуудаал. Дахиад дуудсан. 3 дуудсан. Дуудаа ханахгүй шин өөр хүнийг дуудаж байгаа илүү тийм намайг юу гэж дуудах вэ гэж бодоод тэгсэн чинь завхарлуу дуудаал. Дээргээ харсан чинь тухайд манай нөхөр бит хоёр зүгээр би нэгээ таньдаг байсан. Тэс чи манай нөхөр машинтайгаа байжсэн. Тэгээ би одоо бол тэг манай нөхөр гэж би ярьж байгаа шүү дээ. Тухайн үед бол яг ингээд үйлчлэлийн багаараа найз нөхөд болцсон тийм юм байсан. Тэгээ би бүр ингээд гэр нь хаа байсан хоол бүр жууг одоо тэг баян зүрхэд байдаг хүн нисэгт юу хийж яваа юм бол тэг. Тэгсэн чи найзгаа хөргөж өгөх гээд явж явах үед нь намайг ингээд зам гарч байгааг хараад тэгээ жолоогоо ирүүлээд би хүрээд ирсэн. Тэгээд машинд нь суугаад тий ингээд ямар ч аюулгүйгээр ингээд гэртээ ингээд би ингээд очсон баг. Тэгээ яг тэр үед би бас бурханд маш их талархаж ирсэн. Бурхан минь баярлаа. Миний хувьд үнэхээр боломжгүй баг одоо алхах юм уу, яах юм те эсвэл ингээд өөр машинд суулаа гэхэд бол ингээд амар эрсдэл ингээд байгаа учраас маш их айж исэн, төсөж исэн яг тэр үед бол манай нөхөр баг тэнгэр илч шиг гарч ирээл те ингээл намааг ингээл авраал хамгаалал ингээл явсан. Тэгээ миний төсөөлөөгүй бидний бодоогүй арга замаар бурхан өөрөө ажиллаа хийдэг гэдгийг тэр үед бас би ингээ харж ирсэн. За тэгээ манай нөхөр бит хоёр нөхөрлөл дунд те ингээд би бинийхээ төлөвлөө залбирсан тэр харилцаатай руугаач ингээ ороогүй зүгээр л найз нөхдийн харилцаанд дунд байх үед манай нөхөр ямар нэгэн хэлбэрээр санаандгүй байдлаар ингэж надад туслах тийм ингээ кейсүүд 2-3 ч удаа ингээ гарч ирсэн. Тэр бурхан ингээ гайхамшигтайгаар бидний төсөөлөггүйгээр тэр үргэлж биднийг хамгаалдаг, тэр хайрладаг. За яг миний хувьд болохоор миний үндсэн өөрийн маань нөгөө хувь зан чанар болохоор юм тууштай, гүргэр тийм болохоор залбиралт ч гэсэн би яг ингээ харахтаа болвол тууштай амьдарч байгаа юм байна гэдгээ бас ингээ харахтаа бурхан талархаж байгаа. Тэр нэг кейс юу гэхээр би өөр нэг 3 дугаар курсээс за 2 дугаар курсээс юм уу ирээдүйн нөхрийнхээ төлөө залбирч эхэлсэн. Тэ бурхан минь тэ одоо ингээд та надтай хамт байгаарай. Тэгээ тухайн үед явж исэн цуглаанд маань бол мэдээж ингээд зөндөө залуучууд байгаа тэгсэн ч гэсэн тэгэл бурхан минь та надтай хамт байж та тэ надад хүсэж байгаа тэр сайн ир нөхрийг та надад өгөөч гэж залбирчсэн. Тэгээ нөхөрлөл донд нөхөртөөгөө танилцаад за танилцаад бит хоёр тэ ингээд нөгөө нөхөрлийн харилцаан дотор байхдаа ч гэсэн хүн чинь ингээд муудалцсан шүү дээ тийм ээ ам зүрэн тэгсэн ч гэсэн бурхан минь тэ та ингээд үнэхээр энэ хүн миний нөхөр гэж та ингээд бодож бод эзэм та надад хариулаарай гэд өстөд нэрээ зөвхөрлөхгүйгээр гэх юм уу тэ ингээд ууралж исэн ч тэ ингээд залбирдаг гэсэн. Тэ бурхан манай гэр бүлийн амьдралыг гайхалтайгаар өрөөж байгаа. Бидний гэрэлтийг бурхан гайхалтайгаар өрөөсөн. Боломжгүй зүйл байхад хурмаа хийхт минь хүртэл ерөнхийлөгчийн сонгуул хүртэл нөлөөлөгч яхад тэ бурхан ингээд сайн арга замуудыг ингээд биднэрт өгсөөр байсан. Тэг одоо өнөөдөр бид нэр 2 хүүхэдтэй эзэнд ингээд тэ талархаад ингээд амьдарч байна. Тэгэхээр хамтдаа эзний өмнө зориудаар тэ түүний өмнө тууштайгаар залбирцгаая.
Миний амьдралд, та бүхний амьдралд энэ кейсүүд зөндөө байгаа. Эргээд та нэг санаарай, эргээд та нэг хараарай. Тэр ямар гайхамшигтайгаар ажилдаг гэдгийг, таны залбирлаар дамжуулаад Бурхан гайхамшигтайгаар ажилласаар байгаа гэдгийг олж мэдхийн тулд түүний үг дотор түүнтэй хамт бүгдээрээ байцгаая. Тэгээ та бүхэндээ би хуучин гэрээн дээр мөн эзний өмнө итгэлтэйгээр зориултаагаар хичээнгүйлэн залбирдаг байсан хүмүүсийн талаар бас харуулъя. Мосе Бурхан руу хандан гараа өргөн цөхрөлтгүй залбирснаар Израильчууд Амалекчуудтай хийсэн тултаандаа ялт байгуулчихсан. Ялнаа гэдгийг мэдчихсэн ч гэсэн Мосе эзнээс авсан үгийнхээ дагуу тэр үргэлж тасралтгүй залбирсаар байсан. Гэтэл номыг харах юм бол зөндөө байх. Тэгээ мөн Илия иш үзүүлэгч бороо орох болно гэдгийг мэдэж байгаа. Эзнээс тэр үгийг авсан ч иш үзүүлгийн авсан ч тэр бороо орон ортол өвдгөлд суугаад толгоогоо хөлнийхээ завсар хавчуулаад эзний өмнө хандан түүний өмнө тууштай залбирсаар л байсан. Тэгэхээр хамтдаа эзний өмнө тууштайгаар цөхрөлтгүйгээр итгэлээрээ залбирдаг байцгаая. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа дүгнэлт хэсэг рүү оръё. Ингээд ерөнхийдөө бол миний та бүхэнд хуваалцах зүйл маань бол дуусч байна. Тэгэхээр хамтдаа итгэлтэйгээр эзний өмнө ирдэг байя. Гичний үр төдий итгэл байхад л би гайхамшигыг хийнэ гэдгээ тэр өөрөөс хэлсэн баг. Тэгэхээр бидний залбирлын хариу итгэлтэй минь шууд холбоотой. Бидний итгэлтэй шууд холбоотой. Итгэл байхгүй бол авахгүй гэдгийг бол Библиэлд бид нар түрүүн харсан. Шилтэр хэлсэн баг. Бурхан дотор залбирцгаая. Хичээнгүйлэн эзнийг таньж мэдээд Бурханы тушаалыг дагаж түүний хүслийн дагуу амьдарч эзний өмнө хамтдаа ирдэг байцгаая. Тэгхийн бол Бурхан гайхалтайгаар бидний амьдралыг өрөөх болно. Таны амьдралыг өрөөх болно. Эзэн дотор хамтдаа алхацгаая. Эзэн дотор түүний хүслийн дагуу залбирдаг байцгаая. Мөн тууштай байцгаая. Тууштай залбирдаг байцгаая. Сэтгэл алдрахгүйгээр, төвчээртэйгээр эзний өмнө ирдэг байцгаая. Бурхан тэр хамгийн сайн цагт тэр хариулах болно. Тэр хариулнаа гэдгээ аль хэзээ хэлж гисэн. Бид нар итгэл үл. Тэр бүгдээрээ бодцгоё. Таны амьдралд яг одоо залбирлаар дамжуулаад ирсэн гайхалтай өрөөлүүд хаана хизээ ямар байгаа вэ? Тэрийг мартцсан, тэр өрөөлөө мартчихсан өөрийнхийг ирээд бид нар амьдарч байгаа юу? Бид нар өнөөдөр хэр залбирч байгаа вэ? Үр хүүхдийнхээ төлөө, ажил үйлсийнхээ төлөө, эрүүл мэндийнхээ төлөө. Эсвэл Бурхан минь та намайг өрөөж өгөөч. Эзэн минь та намайг хамгаалаач гэдэг залбирал хэр олон давтамжтайгаар түүний өмнө байгаа вэ? Залбиралд тууштай байцгаая. Залбиралд цөхрөлтгүйгээр байцгаая гэдгийг энд Бурхан өдөр сануулж байгаа. Хамтдаа дор бүрнээ бодцгоё, тийм ээ. Магтаалын багийнхныг гараад ирнэ үү гэж урьж байна. Түүний өрөөлийг яг одоо бодцгоё. Залбирлаар дамжуулаад танд өгсөн түүний хариултууд, түүний ивэл өрөөлүүд цөхрөлтгүйгээр, итгэлээрээ түүний дотор дуулууртай байдлаар бидний хандж байгаа тэр залбирал бүр үр нөлөөтэй юм а гэдгийг Бурхан биднэрт аль хэдийн хэлчихсэн баг. Гэхдээ бид нар мартдаг. Та
танд ирж байгаа аливаа ямар нэгэн асуудал, бэрхшээл, магадгүй залбирах шаардлагатай зүйл байхад тэрийг та эзэнд өргөхөөсөө илүүтэйгээр өөрийнхөө арга замаар шийтгэхэд санаа зовноод туйлдаад явж гин үү? Хэрвээ тийм байгаа бол яг одоо эзний өмнө ирээд хамтдаа эзэнд өргөе.